Ой хүслээ. Яасан ээж? Үй ээж чамаас түрүүнээс хойш хичээлдээ хизээ явах ингээд асуугаад хахад миний хүү ерөөсөө дуурахгүй. Миний хүү юу бодол болчихваа? Ээжээ агаа авах зургийг бодоод байгаа биз? За миний хүү фото зураг гэсээр агаад хичээл намаа бүр орчихв да. Бас цаг заваа зохицуулж л агаараа да. Яг үнэ. Надтай ч бас тоглох цагаа гаргах хэрэгтэй. За ээж, ойлгосон. Миний охин аавыгаа дууд цайгаа уу гэж. За ээж. За аав минь. Цайгаа ихтгэе уухгүй ингэж биднээс хоцроод авах юм бол миний хүү тэр зургийг чинь цуглуулаад баримтжуулчих шүү дээ. За тий. Аав нь хүүгийн зургийг харсан. Миний хүү анх зураг авчихсан нь одоо ч мундаг зурагч юм болсон юм шүү. Аава. Би нэг Английн алдартай зурагчны сэтгүүлүүдийг үзээд тэр хүн дандаа хүний хөрөг зургийг авд юм билээ. Та яагаад тэгж бодож байна? Яагаад вэ? Яагаад гэвэл хүний нүднээс тэр хүний хинбэ гэдэг нь толин туссан юм шиг харагддаг гэсэн. Агаа. Миний өрөөний цонхон дээр өглөө болгон хоёр болдморсууд. Тэр хоёрын нүд нь маш хөөрхөж. За аав ээжийн хөөрхөн болжморууд минь цайгаа ууцгаа. Ээжихөө. Солонгоо. Би хоцрох гээд байна штэ. Наашир гэж штэ би чамаг. Наашир чи аль хүрээд. Яасан ээжээ? Мядраатай юм хүчээлж авч чам. Ээжтэй ганцлаар авчихсан. Ээж та болчооч тий. Танаас олж би бүр ичиж өглөө. Ганцлаар авчихсан. Болчооч тий ээж. Болчооч дээ ээж. За. Ээж нь өглөө штэ үгүй штэ. Його. За эмээ, танах 1200 болох юм байна да. Өөр юм нэмэх юм уу? Эмээ нэг 2 сүү авчдаг юм уу да? Сүү. За, ханд юу яах вэ? Ярих. Хүүмэн 21 нас хүрээгүй хүнд арих 18 нас хүрээгүй хүнд тамхи өгч болохгүй гэж хуулин заасан байдгүй лөө. За эмээ минь. Энэ эцэг эхчүүд нь томчууд нь өөрсдөө хүүхдүүдээ явуулаад харж байна одоо би яалтай вэ дээ? Ямар гэрт нь авчиад маа арих чинь, маа тамхи чинь авчиж өвөлтэй шүү дээ. Хүүмэн чи хойлоо мэддэг л юм байна штэ. Та нар арих тамхи өгөхгүй эцэг эхчүүд хүүхдээ явуулаад байхгүй штэ. За эмээ минь та тэр дээр байгаа тэр дарга нартаа л очснаа үгүй. Аль эсвэл тэр эцэг эхчүүд нь очиж хэлэхгүй юу та? Та нар өгөхгүй л эцэг эхчүүд хүүхдээ гүйлэхгүй шүү дээ. За би чамд үнэн үг хэллээ чи ойлгож авна уу байна өөрөөд мэд. За 3200 гарчин да амиа.
Ямар ч хэцүү цаг үе болсон юм те. Үнэн үгүүд нь тодл өг хойморт болсон цэгүүн цагч болж идэ. Сайнсаг. Чамайг хүлээж илаа. Гарч ирэхгүй болохоор чи гайхлаа ш. Найс нар дэлгэр очиад ирлээ. Газ очиод ирээ. Чи хүлээж байгаарай. Йоо тийм. Хурдлаарэ. Хичээлээс хоцорлоо шүү. За одоохон. За сайн байцгаана хүмүүс ээ. За сууч. За бүгд хичээлээ эхлэе. За өнөөдрийн гарчиг архитны согтууралтын бидэнд нөлөөлөх хор уршиг гэж байна. Арх бидэнд ямар нөлөө үзүүлэх юм бэ? Нийгэм ямар хор уршигтай юм бэ? За бид архитнаа юу мэддэг боломж шиг. За юу мэдэх юм бэ? Аюулгүй бид өнөөдөр за ерөнхийдөө бол манай Монгол архитны Солонгоо. Чи яагаад өнөөдөр ийм өдөртэй юм бэ? Ийм гонхтой агаад модож байна уу? Бас л ээж чинь. Өчтөр гэртээ орсон чинь ихжүүлж гисэн. Ээж гэдэг. Юу дэнгого гоньячгүй цэвэрхэн төрсимахогч. Гадэн. Анаа яолож. Юм байхгүй юм шүү. Дууссан шүү дээ. Дуусчих. Солонгоо. Яасан бэ чи? Яа хажууд дэлгүүрээс. Ахаад. Ээж та болол доо одоо ирэх хүнд чамралтаа. Анхад амби танараа. Би тадрыг цэцэх гэж ямар их тавсан. Тэнгүүдээ. Болтоо. Ээж битэл. Ээж та бити ингэж л да. Яах ч тандаа ингэж. Та хичээлээ ихгүй юу яриад байгаа юм? Солонгоо багштайгаа хичээл тараад уулзаарай заа юу.
За Солонгон юу л болоо тань та. Хичээл юмд оож анзаарахгүй. Уул нөхслөнгээр залгаад гайгүй болчихсон шүү дээ чи. Багшаа нөгөө юу манай өдөр бол гайрах угаад хичт хоёрыг зодож тэгээ загнаад гэрт очихоор зөндөө арх болсон хүн орилж шагараад дуулж хурдаад тэгээд хаа хичээлээ хийж чадахгүй хичээлээ хийх хүсэл төрөхгүй байна уу? Хүн болгонд л өөр ингэсэн нууц байгаа. Ээж чинь ч гэсэн ямар нэгэн бухимдуулж байгаа зүйл байна. Тэр бухимлаа тайлахын тулд арх үүж штэ. Чи энэ үед нь зогтож гүгээд хам бол ээж чинь чамаас уламж хоолдож хүнээр. Гэч та ирж байвал хамгийн эрхэм нэндэг бол мэдээж ээж чинь. Тийм болохоор ээжтэйхэн дэргэд үргэлж хамт байж ээжээ ингэж болохгүй тэгэж болохгүй гэж зөвлөжээ. Гэх юм бол нэг л өдөр ээж чинь өөр хүн болох бол. За яа. Тэгээд одоо хичээлээ хий, хичээлээ давт. Мэдхгүй ч чадахгүй зүйлээ бол багшаас асуугаараа за. За багш. Дуудсан зөвлөө. За ороо суучих. За их бат минь. Саяны шинэ тоног төхөөрөмжийг буруу ажиллуулснаас чинь болж алдагдaltaд орчоод байна. Тэрийг мэдчихэв үү та? Тэмээд мэдж байгаа. Тийм учраас туузын зөвлөлийн гишүүд таныг ажлаас салгах шийдвэр гаргасан. Тэгээд яагаад вэ? Маа тушаална. Уншаад гар өсгөө зурчих. Та намайг мэдж байгаа шүү дээ. Би энэ байхад бас олон жил үргэлжлэлт ажиллаж байсан. Эхний удаа нэг алгаас наадлын арга хэмжээндүүдийг авч өгч туслаач. Тэрийг чинь би сайн мэдчихэл байна л та. Гэхдээ ажил бол ажил. Та хариуцлага алдсан л бол халагдах ёстой. Орны чинь үнэ дээрээс томилчихсан. Одоо гарч бол. Мэдүү тэгээд хичээлээ сайн хийгээд ээжигээ сайн хараад яж гараа заяа. Хичээ би таны их санах ах та. Ээж хоёр санаа зовоод хэрэггүй болох л ил. Харин та зарсаарлаа сайн бүтээгээд